Arirang нэртэй Солонгосын одоо воноор илэрхийлсэн бондыг 2 тэрбум воны бондыг Солонгосын зах зээл дээрээс одоо амжилттай татчихсан ийм өнөөдөр одоо гэрээндээ гар үсэг зурсан одоо үйл явдал хийлээ. За энэ хүүгийн онцлог давуу тал гэх юм бол бид за нэгдүгээрт бол одоо Монголоос Солонгосын зах зээл дээр одоо Солонгосын бонд гаргаж байгаа Солонгос воноор илэрхийлсэн бонд гаргаж байгаа анхны түүх одоо боллоо. За бидний цааш тийм одоо боломж Монголын компаниудын гарц нэгдэж байгаа гэсэн үг. За хоёрдугаарт нөхцөлийн хувьд бол нэн татаа буюу бид нар нийтдээ 10 жилийн хугацаатай жилийн 10% хүүтэй воны бонд гаргаж чадлаа. За үүнийг бол одоо Arirang бонд гэж нэрлэдэг. За Монгол улсын засгийн газрын бонд дээдлэн 7 жилийн хугацаатай гарч ирсэн. За Монголын банкуудын бонд одоо 3-5 жилийн хугацаатай ч юм гарч ирсэн. Тэгэхээр бид Монгол улс бас одоо гадаад зах зээл дээр гарч эхэлснийх дээр нь одоо санхүүгийн байгууллагууд нь үйл ажиллагаанд чадахчиж олон улсын стандарт шаардлагад нийцсэний үр дүнд бид нар Монгол улстай түүхэн одоо анхны урт хугацаатай бид нар их усрыг татаж чадсан ийм сайн мэдээтэй өдөр болж байна. Тэгэхээр банкуд санхүүгийн байгууллагуудад урт хугацаатай бонд гаргаж хахад мэдээж одоо 10 жилийн хугацаатай 10% хүүтэй гаргаж байгаа. Нэг харьцуулж үзэхэд эрсдлийн түвшин хэр байгаа цааш юу нэ валютын ханш юу нэ Монгол улс энэ оны байдлаар нэлээд бас улсаар харж байгаа. Тэгэхээр ер нь цаашдаа урт хугацаанд ер нь эрсдлийг хэрэг гэж харж байгаа. Бид нэр ер нь Монгол улс ч өөрөө валютаар их усүр татаж валютын нөөцөө нэмэгдүүлж явах хэрэгтэй. Валютын нөөц бол экспортын орлогоор нэг бол хөрөнгө оруулалтаар тухайн үедээ бол бас одоо зээл тусламжаар үр зээлээр нэмэгдэж болно. За аль болох бид нар валютын их усүрийг бага хүүтэйгээр авч явах хэрэгтэй. За манай арилжааны банк болон одоо компаниудын бонд бол чивэл $10 одоо 12.5% хүүтэй жимхэнэ өндөр гарч ирсэн. Түүнтэй харьцуулах юм бол 10% гэдэг бол одоо маш бага гэсэн үг. За 10 жилийн хугацаанд бид нэр төлөлтөө хийхдээ воны ханш одоо өнөөдөр юу гэдэг 2.5 те одоо гэдэг юм ханштай байж энэ 3-4 хэд болноос үл хамааран бид нэр эрсдэлтэй та. Тэгэхээр тэр эрсдэл бол тухайн Монгол улсын одоо эдийн засгтай холбоотой зүйл за олон улсын зээлч зэрэглэлийн Moody's Fitch гэдэг агентлагуудаас манай зээлч зэрэглэлийг бол байнга одоо доктортой гэсэн байдлаар ковидоос хойш одоо сайжруулж ирж байгаа. Тэгэхээр бид бол нөгөө 10 жилийн хугацаагаар нь эрсдлийг тооцож тухайн гадны олон улсын хөрөнгө оруулагч энэ компани энэ улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд 10 жилдээ 2 тэрбум воны эрсдлийг бол даах чадамжтай гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө бидний дунд болон урт хугацаанд манай улсын одоо нөхцөл байдалд бол олон улсын хөрөнгө оруулагч нар итгэж байна гэсэн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Монгол улсаас бүгнээс Солонгос улсын одоо хөрөнгийн зах зээл нэвтэрч байгаа анхны тохиолдол болж байгаа. Тэгэхээр энд одоо бонд гаргахад гарч ирсэн сорилтууд түүнийг одоо даван тулах ямар арга барилыг хэрэглэсэн бэ? Яг гоо бид нэр ингээд анх 2020 онд Америкийн нэгдсэн улс руу бид нэр албан ёсны мөнгөн гуйвалгын үйлчлэгийг эхлүүлээ. Сэнди гэдэг нэртэй одоо Монгол залуучуудын зохиосон олон улсын мөнгөн гуйвалгын аппликейшнийг одоо зах зээлд нэвтрүүлснээр манай үйл ажиллагаа эхэлж ирсэн. 2022 онд бид нэр одоо өмнө гаргасан тэр үйл ажиллагааныхаа амжилтанд суурлаад олон нийтийн санхүүжилттэй болоод Монголын хөрөнгөний бирж дээр бид нэр одоо хувьцаа гаргаж IPO гэж бид нар хувьцаат компани болсон байж байгаа. За өнгөрсөн жилүүд бид нар бас Монголын хөрөнгөний биржээр нээлттэй бондуудыг гаргаж ирсэн. За Сингапур улсын Килтэй одоо санхүүгийн институт бол биднэрт бас 10 сая долларын санхүүжилтийг гэрээ одоо өнгөрсөн жил байгуулсан ингэ явж байгаа. Тэгэхээр бид бол байгууллагынхаа хувьд бол ийм одоо хөгжлийнхаа үе шатыг ахиулаад явж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр бид нэр өмнө нь одоо харилцагчтай зориулсан үйл ажиллагаагаа сайн явуулж байсан учраас IPO хийсэн. IPO хийсэн учраас бид нар нээлттэй бонд гаргасан. Нээлттэй бонд гаргаад нээлттэй компани болсон учраас Сингапуроос бид нар 10 сая доллар босгож чадсан байж байна. За энэ бол биднэрийнх одоо 2 тэрбум воноор эхэлж байгаа боловч энэ цаашаа өөрөө одоо 10-20 тэрбум вон их болох юм болцоотой. Нэгсэндээ бидний өмнө хийсэн бүтээсэн түүх за тэгээ одоо харилцагчийн түүх хөрөнгө оруулалтын түүхэнд итгэж дараагийн одоо үе шатан дээр ирсэн гэсэн үг. Тэгэхээр бид нар бол одоо энэ төвшөнд энэ шатанд ирэх гэж бол одоо манай хамт олон одоо олон жил хөдөлмөрлж ээж олон одоо нөгөө шалгуур босхуудыг давж ээж тэгээд тэр олон улсын хөрөнгө оруулагчийн шаардлагыг хангаж ээж бид нар авсан гэсэн үг. Тэгээд ер нь бол энэ хөрөнгө оруулалт өөрөө орж ирэхтэй Солонгос улсын санхүү үндэс болохоор засгийн газар сангийн яамнаас нь Монголын сэнэлэд бид нэр хөрөнгө оруулалт хийж гинэ гэдэг зөвшөөрлөө аваад тухайн байгууллагууд нь ямар компани Монголд байдгийг Монголын эдийн засаг нь ямар бидэнтэй хамтаа ажиллагаа ямарын гэдгийг судалж зөвшөөрлөө олгож орж ирсэн гэсэн үг. Тэгэхээр бид бол одоо тэр олон одоо бичиг баримт одоо шалгууруудыг бүгдийг тооцох нь хаашаа бид бол одоо яг жилийн өмнө энэ тухай одоо ярилцаад
төлөвлөлөд явж ирсэн. Тэгээ энэ процесс маань ингэж удаан үргэлжлэсний хүчинд бол өнөөдөр ингээд бид нар гэрээгээ байгуулад одоо хөрөнгө оруулалт маань одоо бүлээн хийгдэж байна да. Тэр мэдээж дотоодын хөрөнгөний зах зээл банк бус санхүүгийн байгууллагууд нэлээд их үнэ цаас гаргаж байгаа. Гэхдээ Сэнтли банк бус санхүүгийн байгууллагууд одоо олон улсын зах зээлд ингэж бонд гаргаж удаан хугацаанд санхүүжилт татан төлрөөсний одоо давуу тал явж яллаараа гарч байгаа. За компанийн хувьд бол бид нар урт хугацаанд их үүсвэртэй болж байгаа үйл ажиллагаагаа санхүүжүүлээ өргөжүүлээд явна. Нөгөө талдаа бид нар түрүү хэлсэн шүү дээ. Боломж гарцыг бид нар нээж байгаа. Дахиад солонгосын зах зээл дээр бид нар дахин бонд гаргах болцоо бүрдэнэ. За нөгөө талдаа бид нар ийм одоо нэр хүндтэй байгууллагаас бид нар санхүүжтэй босгож чадж гин гэдэг маань манад бол одоо анкер инвестор болоод бусад одоо орны бусад санхүүгийн жижиг байгууллагууд гэдэг юм уу санхүүгийн компаниуд биднэрт санхүүжилт өгөх юм боломжийг нээж байгаагаар л одоо хамгийн том давуу талтай. Зах зээл дээр бид түүчээж мөс хагалт солонгосын зах зээлийг нээснээрээ манай бусад банкуд болон банк санхүүгийн байгууллагууд Монголын одоо уул уурхайн компаниуд гэдэг юм солонгосын зах зээлтэй харилцах энэ боломж гарцыг бид нар одоо нээж өгж байгаа гэдгээрээ одоо улсынхаа бас одоо бизнесийн байгууллагууд давуу талтай гэж ойлгож байна. Тэгэхээр очихоор асуухад солонгосын зах зээлийг тодорхойлон сонгосон шалтгаан байгуул яг онцгойлон яг солонгосын зах зээл дээр одоо ойр хавд байгаа мэдээж одоо Сингапур, Хонконг гэдэг биржүүдээр арилжаад болох байсан. Гэхдээ мэдээж солонгосын зах зээлээр нэвтэрсэн шалтгаан юм байгаа лөө. За Rhines Investment гэдэг Монголын одоо underwriting компани байдаг. Энэ компани болохоор манай солонгосын одоо хөрөнгө оруулалтын сангийн охин компани. Тэгээд ухаалжсан Rhines Investment компани маань бол одоо биднэрт манай анхны IPO-ны underwriter ажиллаж исэн одоо Цэвгмэд Денис захиралтай энэ хамт олон бол одоо биднэрт илүү одоо манайх анх IPO-г манад хийж өгч ирсэн бол IPO-г нь хийж босгож ирсэн компани хөгжлийнхаа дараагийн түвшинд нь аваач гэдэг дээр бол одоо яг олон улсын санхүүгийн байгууллагын жишгийн дагуу биднэрт тийм одоо санхүүгийн зөвлөх үйлчлэгийг үзүүлээд тэгээ энэ одоо дийл гэж ярьдаг те энэ хилцлийг удаан хугацаанд бас одоо Монголынхаа компани биднийг сурталчилж, пүүшилж одоо ингэсний давуу тал тэгээ яалч аргагүй бол одоо энэ Rhines компанид одоо танай нэвтрүүлгээр дамжуулаад баярлалаа гэдгийг хэлээ. Тэгээ одоо маш олон Монголын компаниудад боломжийг олох байх гэж бодож байгаа. За дараагийн шалтгаан гэх юм бол бид нар олон улсын мөнгөний хувьлах гэдэг манай Сэнтли. Эхлээд бид нар 2020 онд Америкийг нээсэн, тухайн онд бид нар Австралиг нээсэн. 21 онд бид нар Хятадыг нээсэн, 22 онд бид нар Европыг нээсэн. Ингээ орнуудаа бид нар нэмэгдүүлээ яваад байгаа. Тэгээ Солонгос өөрөө их том зах зээл. Нийт гадаад ажиллаж байгаа монголчуудын хүн амын нэг 25-30 орчим хүн байгаа боловч Монгол улс руу жилдээ одоо төлбөрийн тэнцэлтээр валют оруулж ирдэг дүнгээрээ болохоор за нэг 250 сая доллар жилд орж ирдэг. Солонгос улс бол бараг нэг 170 орчим ч юм уу нэг 60-70% нь орж ирдэг. Тэгэхээр тэнд бол маш том зах зээл байгаа. Тэгээ бид аль 2019 оноос үйл ажиллагаа эхлүүлээд 21 онд албан ёсны Сэнлигийн охин Сэнли Монголиа компани Солонгост байгуулад тэгээд төлбөр тооцоо мөнгөний хувьлгын зөвшөөрлийг Солонгосын одоо сангийн яам санхүү зөвлөлт хүсэлт гаргаад одоо удаж байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаа байна бас одоо тусаашрал аваад үйл ажиллагаа явуулах юм бол бид нэр энэ одоо Arirank Bond-тойгоо одоо хамтдаад явуулах юм болцоо байгаа. Тэгээд цаашдаа бол бас бид нэр энэ манай бас нэг охин компани болох Neocity-гээ барилгын төсөл явьж байгаа. Тэгэхээр гадаад байгаа монголчууд бид нэр одоо барилга худалдан борлуулахдаа орон сууцны зээлээр худалдаж явах. Одоо үүндээ бол Солонгос ажиллаж байгаа монголчуудад Солонгос воноор орлого олж штэ. Тэгэхээр орон сууцны зээлийг Сэнлигээс Солонгосын воны төлөлтөөр авах юм боломжууд бүрдэн. Тэгэхээр бид нар энд нөгөө хөрөнгөөр баталгаажсан үн цаас гэдгийг mortgage backed security орон сууцны зээлээр баталгаажсан үн цаасыг бид нар Солонгос воны орлоготойгоор бүрдүүлээд зөрүүлээд бид нар үүнийгээ Солонгосын хөрөнгөний зах зээл дээр одоо Arirank Bond-ыг дахин гаргаад явах юм болцоо бүрднэ гэж бид нар хараад байгаа. Тэгэхээр Сэнтли банк усаагаа гэдэг үйл ажиллагааны цаашдаа нэлээдгүй 20 хугацаанд нэлээдгүй тэлхээр харагдаж байна. Тэгэхээр Монголын хөрөнгөний бирж дээр хугацааны хашиг үлгэн ярих юм бол мэдээж IPO хийснээс хойш нэлээдгүй өөрчлөлтгүй ер нь бол доктортой арилж чадж байгаа. Тэгэхээр үүнээр та ямар нэгэн хэлхэнүүд байгаа лөө? Би өнөөдөрхөн хөрөнгөний биржийн захирал төлгөөний захиралтаас уулзаад яг наадлаарч ярьсан. Бид нар IPO хийснээс хойш манай өөрийн хөрөнгө 3 дахин нэмэгдсэн. Ашиг 3 дахин нэмэгдсэн. Нийт актив хэмжээ одоо 110 тэрбум болоод ингээд 3 дахин нэмэгдчихэд манай хувьцааны ханш 150 төгрөгийн хэврээ байгаад байгаа. Тэгээ бид нар хөрөнгө оруулагч нартай амлсныхаа дагуу бид нар buyback хийж одоо хувьцаагаа үнгүүдүүлэхийн тулд хүмүүс зараа гэх юм бол бид нар хувьцаагаа бол байнгын идэвхтэй арилжаанд орж бид нар худалдаж авч байгаа. За Монголд банкуд хүртэл ингээл одоо удирдлийн одоо 20 30 50 70 тэрбумын
жилийн 200 300 тэрбумын ашигтай ажиллаад байхад банкуудын хувьцаа өсөхгүй байгаа. Энэ бол ерөөсөө Монголын хөрөнгийн зах зээлийн идэх маш муутай холбоотой. За хамгийн том хориломыг бол би юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр өнөөдөр нэг бизнес хийдэг газар тариалангийн бизнес хийдэг хүн амар ургацаа авчлаа. Хавар 3 сард би мөнгө ирэлтэн. Би одоо reserve cashтай байж байна. Энийг би өмнөд хөрөнгө оруулалт хиймээр байна. За 6 сар болоод 7 хоногийн хугацаатай хүнд 100 100-тай 2 300 сая төгрөг бизнес хийж байгаа хүнд гарч ирдэг. Өнөөдөр 300 сая төгрөг Монголын хөрөнгөний бирж дээрээс хувьцаа худалдаж авахд хувьцааны ханшийг 15% өсгөж чинь. Буюу 300 сая төгрөг нийлүүлэх хувьцаагаа зарах хүн байхгүй. Буцаага 300 сая төгрөгөөр хувьцаа авсан хүн 7 хоногийн дараа гэдэг юм уу 1 хоногийн дараа 14 хоногийн дараа 300 сая төгрөгийг буцаага cash out хийгээд зарыг гэхээр буцааж худалдаж авах хүнгүй буюу тэр хувьцааны ханшийг дахиад 2 3 өдөр 15-аар унгаачин. Тэгээ энэ бол ерөөсөө Монголын хөрөнгөний зах зээлийн одоо liquidity буюу одоо хөрвөх чадвар, төлбөрийн хөрвөх чадвар муутай байгаа хамгийн том одоо жишээ. Тэгээ энэ дээр бол миний одоо гарц гаргалгаа санал бол market maker буюу тэр зохицуулагчийг яаралтай оруулж ирээч гэдэг юм хүсэлтэй байж байгаа. Аль Сэндлигийн IPO хийж явах үед бид нар үүнийг олж хараад одоо өмнөх алтаа захирлын үед бол market maker бид нар болёо. Тэрнээс өөр арга алгаа гэдэг юм ирсэн. Тэгэхээр энэ trading volume гэдэг юм дэмжихийн тулд бид нарт ерөөсөө market maker хэрэгтэй. Тэгээ market makerтэй олчих юм бол хүн өдөрт 500 саяар банкны гэдэг юм уу Сэндлигийн байдаг юм хувьцаа худалдаад авчулдаг маргааш нөгөөдөө зарч болдог байж энэ хөрөнгөний зах зээл чи хөгжнө. Энэ дээр анхаараач гэдэг бас төлөвлөгөөний захиралд өнөөдрхөн би одоо саналаа хийсэн. Тэгээ төлөвлөгөөний захирал бол энэ дээр одоо маш сайн ойлголцолтой мэдлэлтэй явж байгаа. Энэ дээр арга хэмжээ авч байгаа гэсэн. Тэгээ одоо энэ програм хангамжтай холбоотойгоор энэ зүйл ингээс хэрэгжих юм бол зөвхөн Сэндлигийн хувьцаа биш нийт одоо Монголын хөрөнгөний зах зээл ялангуяа энэ одоо өндөр ашигтай яваад байгаа банкуудын хувьцаа одоо жишээлбэл те идэвхтэй арилжаалагдаг байж ээж тэр liquidity-ийн байж ээж юм чинь ханш нь өөрөө өсөж явах хэвээр ханш өөрөө өсөх үедээ өсөөд унах үедээ унаж явах хэвээр тийм юм санаа.